нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн засаг дарга, засгийн газар, байгаль орчны яам, хаан уул дүүргийн засаг дарга. Энэ хүмүүс бүгдээрээ огцрох шаардлага хангасан халдлага яг одоо туул гол төр болж байна. Тэгэхээр туул голын онцгой хамгаалтын бүсэд урд шүнжэнгөө бургас хядсан байна. За манай сонгогчид надад өглөөнөөс эхлээд мэдээлэл ирүүлж хэллээ. Энэ хаан уул дүүргийн иргэдийн авч үлдэхийг хүсэж байгаа туул голын усан сан бүхий газар, усны их үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалт бүх хамгаалтуудыг зөрчөөд тэнд газар олгоод тэнд нийслэлийн засаг дарга Нямбаатрын шууд удирдлагаар бургас хядах үйл ажиллагаа явагдаж байна. Тэр энэ бургас хядах үйл ажиллагаа явагдаж байгаа гэдэг маань тэнд онцгой хамгаалтын дэглэмийг зөрчөөд туулын хурдны зам гэдэг барилга байгууламжийг иргэдээс ямар ч санал асуухгүйгээр хүчээр барих гэж байна. Тэгэхээр энэ хүчээр барих гэж байгаа үйл ажиллагаа бол маш их мөнгөтэй 1 км-ийг 70 тэрбум төгрөгөөр барина гэсэн цэвэр мөнгөний үнээр авсан шунхай дарга нарын мөнгөний цавчааны ийм харгислалд туул гол маань өртөж байна. Гэтэл хуулийн дээр усан сан бүхий газар буюу ус урсж байгаа энэ туул голч нь өөрөө онцгой хамгаалтын бүстэй. Энэ онцгой хамгаалтын бүсэд нь бүр юу ч барьж болохгүйгээр үерийн далангаас өөр юу ч барьж болохгүйгээр ийм хамгаалттай хуультай журамтай ид байгаа. Тэгэхээр хууль зүйн сайд инх баяр яг энэ усан сан бүхий газрыг хамгаалж яадаг дотоодын цэрэг. За энэ туул голын хамгаалтын алба хаан уул дүүргийн засаг дарга цэрэн. За тэгээд дээр нь яг энийг одоо нийслэлийн иргэдийг үерийн аюулаас хамгаалж авах ёстой нийслэлийн засаг дарга. Энэ бүх энэ ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүс бүгдээрээ ташраараа огцох болцлыг урд шин хангачлаа. Тэгэхээр энэ бүхэндээ хяналт тавьж чадахгүй байгаа ерөнхий сайд Зандан шатар шууд одоо өнөөдөр өргөдлөө өгөөд огцрох хэрэгтэй байна. Монгол улсын эрх ашиг, хүмүүсээ уух ус, усан сан бүхий газрын онцгой дэглэм энэ бүх зүйл зөрчигдөж байна. Тэр онцгой дэглэм гэдэг дэглэмтэй энэ туул голын ус урсж байгаа хэсэг ямар хууль журам хамгаалалттай байдгийг би та нарт одоо уншиж өгье. Ингэж байгаа байхгүй юу? Усан сан бүхий газар, усны их үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалтын бүс ба түүний дэглэм. За энэ дэглэмийг мөрдөх журам гэдэг ийм журмыг байгаль орчны яам, байгаль орчин аялал жуулчлалын сайд, барилга хотоо агуулгын сайдын 2015 оны А230 127 дугаар хамтарсан тушаалаар баталсан байдаг. Энэ онцгой дэглэм дотор чинь энэ онцгой дэглэмийн бүс гэдэг дотор юу орд юм бэ гэхээр усны их, ундраг, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны аюулаас сэргийлэх зорилгоор усан сан бүхий газар усны их үүсвэрт хамгаалтын бүсийг тогтооно гэж. За тэр дотор одоо туул голын яг одоо Нямбаатрын бургас хядаад байгаа энэ хэсэг бол онцгой хамгаалтын бүс юм. Туул голын онцгой хамгаалтын бүс багтдаг. За онцгой хамгаалтын бүс гэдэг маань юу байдаг юм бэ гэхээр гол мөрний урсас бүрлдэх их хэсэгт түүний эргээс усны хагалбарын хил хүртэлх зайд, гол мөрөн горих булаг шандын эргээс 50 м-с доошгүй зайд буюу түүнээс өргөн намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр онцгой бүс тогтоодог. За тэгэд нууран дээр бол тусдаа бас тоо баримт байна. За ингээд хот суурин газрын нутаг дэвсгэрдэх усан сан бүхий газрын эргээс 200 м-с доошгүй, үерийн хамгаалтын далангаас 100 м-с доошгүй газарт энэ онцгой хамгаалтын бүс байдаг. Гэтэл одоо урд шөнө яасан байна вөхөр үерийн хамгаалтын далан дотор нь ороод онцгой хамгаалтын бүс нь бүр далангаас 200 м-т байх ёстой байтал далан дотор нь ороод тэгээд тэнд туулын бургасыг хядаад эхэлсэн байна. За Мишель Экспогоос тэр одоо юу хүртэлх? Зайсангийн гүүр хүртэлх тэр хэсэг замын туулын бургасыг наадлагын захын хідэн модыг үлдээж аваад гүн рүү ингээд хядаад эхэлсэн байна. Манай хаан уулынхан над руу одоо өнөөдөр яриад байна. Төлөөлөгчөө та дугаараач хаан уул дотор харгислал явагдаад байна гэдэг. Тэгэхээр энэ оюун гэрэл гэдэг хүний амнаас гаргаж ирсэн үг биш, тоо биш. Энэ бол Монгол улсын төр гэж байдаг учраас төр нь батлаад гаргаад хууль зүйн яамд бүртгэгдсэн ийм журам онцгой хамгаалт гэдэг зүйлийг би ярьж байна. Тэгэхээр хуулийн дээр усны тухай хуулийн дээр тавьсан байгаа онцгой хамгаалт, энэ сайд нарын батлаад тавьсан байгаа онцгой хамгаалтын бүсийн дэглэмийг бүгдийг Нямбаатар гэдэг хүн ингээд мөнгөний бараа хараад зөрчөө сууж байгаа юм уу? Хин километр зам тутамд 70 тэрбум төгрөг маа гэдэг үг нь тэр болгоны араас мөнгөний тоо хараад онцгой дэглэмээ зөрчөөд байгаа юм уу?
Нямбатар гэдэг хүн бол Монголын одоо энэ усны тухай бол ерөөс ямар ч ойлголтгүй байгаад байгаа шүү дээ. Ер нь нийслэлийн засаг дарга одоо ингээл нийслэлийн засаг дарга нар болцохоор л энэ нийслэлийн ус голыг ойлгохоо болждаг. Энийг ус гол энэ газар мазраа ерөөс ойлгохгүй царайлж байгаа л, дүлий царайлж байгаа л, мөнгө хараад мөнгөнд шуурал энэ одоо онцгой дэглэмийг зөрчөөд байна. За онцгой дэглэмд юу зөвшөөрдөг юм бэ гэдгийг та нарт хэлээд өгье. Онцгой хамгаалтын бүсэд дор дурдснаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан суурьшлын бүс байгуулахыг хориглоно гэдэг ийм журамтай. За нэгдүгürt нь юу байгуулж болох вэ гэхээр нэгдүгürt усан хангамжийн их үүсвэрийн байгууламж барих ашиглах. Өөрөөр хэлбэл худаг барьж болно. Худгийг ашиглаж болно. За энийг үл зөвшөөрдөг гэж байна. Гадаргын усан хангамжийн их үүсвэрт ашиглах тохиолдолд гадаргын ус цэвэршүүлэх байгууламжийг бол барьж болдог. Өөрөөр хэлбэл усыг цэвэршүүлж бол болдгоо. Гуравдугаарт эргийн тогтчлтыг хийж болдог. Эргийн тогтчлт гэдэг нь зүгээр усандаа ямар ч аюулгүй, усныхаа тэр онцгой бүс рүүгээ ороогүй ийм зүйл байх ёстой. Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг зөвшөөрдөг. Гольфоос бусад спортын тоглоомын талбай байгуулах, мод бут сүүг тарихыг бол зөвшөөрдөг. Мод тэгээд зөвхөн одоо энэ заасан газарт зүлгэн дээр нь мал бэлчээхийг бол зөвшөөрдөг. Хяналт шинжилгээний цооног гаргах, хяналт шинжилгээ явуулахыг зөвшөөрдөг. Ийм л зүйлүүдийг зөвшөөрдөг онцгой дэглэмийн бүсэд. Гэтэл онцгой дэглэмийн бүсэд эдгээр яах чинь маш гүнзгий цооног ухаад, цемент зуураад, тийшээ ингээд битүү цемент чихэх гэдэг штэ. Ингээд хэдэн метр тутамд цемент чихнэ. Энэ цементний чихсэн газар болгонд нөгөө нэг усыг шингээж яадаг сэрэг хөрс чинь дагтаршаад ингээд цул болоод тэр тусмаа тэр хэмжээгээр үерийн аюул нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр туулгол халнаа. Тэр хэмжээгээр усны аюул эрг орчмынх нь хүмүүст нэмэгдэх гээд байна. Тэгэхээр зэрэг энэ огт зөвшөөрөхгүй зүйлийг онцгой хамгаалтын бүсэд огт зөвшөөрөхгүй зүйлийг Нямбатар гэдэг хүн ингээд бидний татварын мөнгөөр хийж болж байгаа юм уу? Байгаль орчны сайд Батбаатар юу хийж байгаа юм бэ? Тэр хүн юу дуурч байгаа юм бэ? Энэ усыг хамгаалдаг, энэ онцгой хамгаалтын бүсийг хамгаалдаг төрийн албан тушаалтнууд хаажцсан байна. Хууль зүйн сайд хаажцсан байна. Ерөнхий сайд хаажцсан байна. Наад Нямбатарыг огцруулаач зандарчтраа. Би энэ хүнийг огцруулаад Улаанбаатарчуудад гай болохыг багсгаад өгөөч гэд одоо 2 жил ярьж байна. Яг үл энэ хүн гар үсэг зурх, мөнгө харах хоёр дээрээ дандаа иргэдтэй гай болох шийдвэр гаргаж байдаг. Одоо бол сүүлдээ байгаль орчиндөө гай болох, сүүлдээ бүр хоттой тэр чигээр нь гай болох шийдвэрийг хийж байна. Тийм учраас энэ туулын бургасыг хядаж байгаа асуудлыг нэн даруй зогсоогоод энэ ажлыг нь төр зогсоож байгаад наад Нямбатараа эхлээд огцруул. Нямбатараа огцруулж чадахгүй зандагчтай өөрөө зайл гэдэг ийм л одоо шаардлагыг дахиад тавьмаар байна. Би одоо энэ шаардлагыг удаа дараа тавьдаг. Гэхдээ өнөөдөр бол үнэхээр одоо туулын бургасанд тохиолж байгаа үйл явдлууд энийг нотолж байна. Миний одоо тавиад байгаа шаардлага зөв гэдгийг нотолж байна. Ийм учраас энэ шаардлагыг Зандан шатарт хүртэл шеэрлээд өгөөрэй. Зандан шатар энэ шаардлагыг биелүүлж чадахгүй бол Зандан шатрыг огцруулах улсын хурлын гишүүдэд хүртэл шеэрлээд өгөөрэй. Өнөөдөр Зандан шатар Нямбатарыг огцруулж чадахгүй бол маргааш Зандан шатрыг өөрөг нь огцруулах ёстой. Тэгжээж бид нар туулаа авч үлдэх нэ. Тэгэхгүй бол туул гэдэг гол маань үерийн байнгын аюултай бүс болох нь. За тэгэд усан хангамж маань юу ч болж хувирах юм. Энэ хуулийг хийсэн, энэ хууль энэ тушаал тогтоолыг гаргасан байгаль орчны яам, хот байгуулалтын яам ажиллаа хиймээр байна. Энэ тушаал шийдвэр чинь зөрчигдөөд усны энэ онцгой бүс дотор чинь шал өөр барилга байгууламж, огт зөвшөөрөгдөхгүй барилга байгууламж байгуулах гэж яваад байна. Энд нь дүүргийн засаг дарга нар үйлчлээд гүгээд байна. Эдэртэй арга хэмжээ аваач. Эдэртэй арга хэмжээ аваач. За би бас иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн хувьд Хангул дүүргийнхаа төлөөлөгч нарт бас хэлье. Хангул дүүргийн 41 төлөөлөгчөө иргэдийн хурлын дарга бат ориглоо. Наад хин чин ажиллаа хийж чадахгүй байна. Тийм учраас энэ засаг даргаа бас огцруулах хэрэгтэй байна. Энэ засаг дарга, энэ газрын алба, Хангул дүүргийн газрын алба, Хангул дүүргийн засаг дарга ажиллаа хийж чадахгүйгээс болоод үгүй гэж хэлж чадахгүй бургасаа тайруулж байна. Тийм учраас энэ бүх зүйлүүдийг одоо албан тушаал, хариуцсан албан тушаалтнууд нь ажиллаа эсвэл хийхгүй бол тэгээ шууд огцрох гэдэг ийм шаардлагыг тавьж байна. За тэгээд энэ шаардлагыг Нямбатар бол угаасаа бүр ингээд яг ингээд зүтгэцэн Улаанбаатарчуудыг хорлно гэдэг ингээд тангараг тавьсан тэр
километр тутмын 70 тэрбум төгрөгнөөс өөр юу ч бодохгүй байгаа. Мөнгнөөс өөр юу ч бодохгүй байгаа энэ хүнтэй бол ярих юм байхгүй. Энэ хүнийг шууд огцруулах ёстой. А бусдууд нь ажиллаа хийгээд энэ Ямбатрын энэ балмад үйл ажиллагааг тасан зогсоохыг шаардж байна.